Өглөө өдөр орой минь манайхаа. За дараагийнхаа бичлэгийг тавтай морил. Энэ удаа та нарт Солонгост ирхэн офис ажилд орох вэ? Дээрэс нь өөрийнхөө яг ямар офис ажилд орж исэн бэ? Анх яаж офис ажилд орж исэн бэ гэх мэтчлэн өөрийнхөө талаарх мэдээллүүдээ болон туршлагынхаа талаар хуваалцъя гэж бодож байна. За хамгийн эхлээд болохоор би яг 1-р курсынхаа 2-р үйлрэлт буюу 1-2 дахтай хамгийн анхныхаа офис ажилд орж исэн. За тэр нь бас нэг юм мөнгөн гуйлгын аппликейшны газар байсан баггүй юу. Тэгээ мэдээж Монгол талын хариуцсан ажилтан болж орж исэн. Тэр ажил маань дөнгөж юм эхэлж исэн ажил байсан баггүй юу. За тэгэхээр тэр ажилд би яг миний яг нэг таньдаг хүн надаа ийм ажлын зар яваад байгаа мэн чи нэг өөрийгөө сарайд ороод үзэх үү гэд над руу хэлэхээр нь би чинь 1-р курсын оюутан 2-дугаарт 5 өдрийн 5 өдөр хичээлтэй байдаг. Ажлын 5 өдрийн 5 өдөр хичээлтэй байдаг. Тэгэхээр ер нь надад нэг боломж байхгүй хаа гэж хэлчихэд за бас нэг тийм яваалаад үзье. Бас нэг ажлын ярилцлаганд ороод үзье. Өөрийгөө сарайд үзье гэж бодоод ажлын ярилцлаганд ортол яг миний цаг бас таарад яг өдрийн цагаар ажиллах болж таарад ажиллаж исэн. За тэр ажилд ороход бол нэг тасал дээр эхлээ CV-гээ явуулна. За миний CV-тэй танилцаад хоёрдугаарт нь би өөрөө очиж уулзсан чинь би ер нь өөрөө хүнтэй юм гоё өдрөө нь хараад эцэс чараад өөрийгөө илэрхийлэх чадвар жоохон сайтай байхгүй юу. Тэгээ тэр талаараас ч гэх юм уу яг сайн ярьж ойлголцоод миний солонгос хэл бас нэлээд дажгүй болохоор ойлголцоод ажилд орж исэн. Компьютер дээр огт ажиллаж чаддгүй. Тийм болохоор эхлээд би ярьцлага өгч явахдаа жоохон худлаа ярьж исэн. Компьютерийн талаар жоохон мэдлэгтэйгээд яг үүндээ би шивж чаддгүй. Монгол фонтоор ч шивж чаддгүй тийм байсан. Гэтэ надад олж исэн боломж учраас би юмыг айгуу сайн хурдан сурдаг. Хаан ч исэн ямар ч ажлыг айгуу хурдан сураад өөрийнхөө одоо хэмжээнд хийчих чаддаг болохоор давуу талаа ашиглаад худлаа яриад за яг гэртээ очиод яг нэг өдрийн дотор хэрхэн компьютер дээр ажиллах болон бичих шивэх гэх бүх хүсгнүүдээ ингээд нүдлээ цээжчихсэн. За яг худлаа ярьжсэн ч гэсэндээ анхныхаа офис ажилд орсон айгуу тийм аз жаргалтай. Тэгэл тухайн ажил таслаар за тухайн ажлынхаа талаар хамаагүй ярьчихгүй нь бол компани нууц болохоор за тэр ажилдыг орсноороо би өөрөө ямар давуу талтай болсон бэ гэхээр дараагийнхаа ажилд орох одоо тэр туршлагатай гэсэн одоо бичгтэй болж байгаа. Дараагийнхаа ажилд ороход за тухайн ажлыг бол ингээд таньдаг хүнээсээ хартан байгаа шүү дээ. Гэхдээ тэр ажлын зар бол айгу Job Korea Солонгосын том ажил зуучилдаг тийм аппликейшнүүд байдаг шүү дээ. Би бас Instagram дээрээ Job Korea-гийн талаар айгу ярьж ирсэн. Би Job Korea-гаар ер нь бол ажлуудаа олдгоо гэд. Тэгээд яг тэр ажилдаа ороод нэг 4 5 сарын дараагаар би гарч исэн. За мэдээж дөнгөж эхэлж исэн компани байсан учраас нэлийн жоохон хэцүү байсан. За тэгээд хэцүү байснаасаа гадна угаасаа надад уур амьсгал нь таарахгүй байсан. Бас хийх юм амир бага байсан болохоор би ер нь их юм хийх дуртай хүн, их ажиллах дуртай учраас юм хийхгүй байгаад тагтсан хүн амир стресс тийм үлээ. Тийм болохоор тэр ажлаасаа гарч исэн. За тэгээд тэрнээс гарсныхаа дараагаар болохоор би дугаарын ажилд орж исэн. Одоо дугаар зардаг гэх үү? Дугаар холбогддог ажил гэдэг шүү дээ, тий. Тэр ажил бас нэлийн хөнгөн байсан. Дээрээс нь бас цалин нь бас яг дажгүй нөгөө ажилтай маань мэдээж адилхан би ч нөгөө оюутан учраас яг цагийн ажил хийгээ явж байгаа. Тэнгуус цагийн ажлын хөсөөд юу нь бол хаанж исэн юу нь бол адилхан байдаг. За тэгээд тэн дээр нэмээд нөгөө дугаар холбооч болох юм бол нэмэлт хөлс авдаг. Та нар ер нь дугаар холбогддог ажлыг ер нь л нэлийн мэддэг бахтай их тохиргооргүй ажил байсан. Яг манай хамт олон аягүй гоё ажилтдаг хүмүүс байсан. Гэхдээ миний хувьд бол тэгээ өдөржин дугаар холбоод суугаад өдөржин пост оруулна гэдэг бол надад аягүй тийм яшигтай санагдадсан тий. Тэгээд тэр ажилдаа би байж агаад тэрнийхээ дараагаар би одоогийнхаа байгаа ажилд орж исэн. Тэгэхээр одоогийнхаа байгаа ажлыг бас Job Korea-гаас олж авч исэн. Тэгээд би та нарт хэлдэ штэ. Instagram дээр хэлдэг л дээ. Job Korea-гаас маш сайн ажил хайх хэрэгтэй. Ажилд орох гэж байгаа. Тэгээд дээрэс нь нэгт чи өөрийнхөө CV-г сайн бичих. Тэгээ яг үнэндээ би яг нэг үнэн нууц хэлэх үү. Яг үнэндээ зарим нэг газар чамаас муу итгэвч хармаалттай, чамаас муу солонгос хэлтэй, чамаас муу одоо харилцааны одоо соёлгүй нэг харилцааны соёл байхгүй хүн ажиллаж л байгаа.
Тэгэхээр чи ч гэсэн хааны газар хэрэгтэй хүн. Би ч гэсэн 1-р курс тахта намайг авах газар байхгүй штэ гэж бодож ирсэн чинь яг тийм өгөгдөл нь таарад би ажилд орсон баггүй юу. Тийм одоо өөрийн гэсэн туршлагатай учраас энэ тэнд ажилд ороход арай бас хялбар байдаг. Гэхдээ нөгөө оюутан гэдэг утгаараа жоохон хэцүү. Яг үндсэн ажилчин байж чадахгүй, бүхэл бүтэн 7 хоногийн 5 өдөр ажиллаж чадахгүй гэдэг утгаараа тэр утгаараа жоохон бакалаврын бид нарт бол жоохон хэцүү байгаад байгаа юм. Тэгээд дээрэс нь бид нар чинь цагийнхаа хөлсөөр ажиллана. Дээрэс нь заавал ажиллах хэрэг аавна штэ манайхаа. Ажиллах хэргийн зөвшөөрөл аавна. Тэгтээ ажиллах хэргийн зөвшөөрөл авахдаа бага өдөр ажиллаж байгаа гэж хэлж бичүүлж аавна гэх мэтчлэн анхаарах зүйлсүүд бас нэлээд их. Тэгээ би та нарт дандаа хэлдэг. Job Korea-гоос л юу нь бол би ажлыг хайдгаа. За дээрэс нь янз янзын аппликейшнуд байдаг л та. Гэхдээ хамгийн ихтгэл даах үз би хамгийн дажгүй газруудтай холбож өгдөг нь Job Korea юм шиг санагддаг. Гэхдээ яг энэ тэнд би сүүлд нэг чинь international юм Instagram байсан юм аа. Тэгээд Солонгос байдаг бүх хүмүүсийг ажилд оруулдаг зарнууд тавьдаг. Тэгээ би тийш нь D2-тэй визтэй хүн болно гэсэн мэс аахгүй. Тэгээ би энэ ажилд орохоо өмнө тэр газар руу CV-гээ явуулаад яасан чинь уушлаараа ингээ та ингээ манай таалагдж байгаа ч гэсэн таны виз ч юм болохгүй байна гэсэн зав. Тэнгуут ингээ зарим газар амар худлаадаар тавьдаг болохоор шал дэмий гордлог төрүүлнэ. За тэгээд дээрс нь хүнтэй харилцаж чаддаг байна гэдэг чинь бол хамгийн том чадвар. Тийм учраас хүнтэй ихцэлж хараад юм ярьж чаддгүй бол бас ажлын ярилцлаганд ороод гологдох талууд би амар их мундаг хэлтэй байсан ч гэсэндээ амар их мундаг чадварлаг компьютер дээр мундаг ажилладаг байсан ч гэсэндээ хин нэгнтэй харилцах чадвар ч юм уу бол мэдээж ажилд ороход муу. За тэгээд ер нь бол би та нарт ажилд орохын тулд ер нь бол Job Korea байх хэрэгтэй. За би тэгээд өөр яг гоё аппликейшн гэх юм бол би дандаа ингээ Job Korea-гоор л ингээ ороо явсан болохоор өөр надад яг бидний хэлэх аппликейшн яг үндэ байхгүй байхгүй. Гэхдээ яг өөр олон газруудаас хайж исэн. Тэгээд ойрын үеүүдэд ингээ харахаар англи хэл айгүй сайтай. Тэгээд дээрэс нь солонгос хэл дажгүй. Тэгээд ер нь бол ийм монгол хэлтэй штэ бид нар чинь тэнгууд ингээд 3 хэл сайн байх юм бол энэ тэнд ер нь янз янзын газар хүрхэн ажилд орох боломжтой байгаа юм шиг санагдсан. Гэхдээ юмнуудаа сайн судалж ягаад өөрөө бас юу хийж чадах уу тэр болгоныгаа CV-н дээр оруулж өгөх юм бол ер нь бол ажилд ороход амар. За тэгээд офис ажил хийхийн амархан болон хэцүү талуудын та хэд ярьж өгье. Амархан тал гэх юм бол мэдээж би амар ажил хийж байгаа юм чинь адаглаад чиний гар хөлчин бас ядар арай нэг баг хөдлөх учраас яг жоохон дүүрхэн л үг нэг утгаараа. Тийм. Тэрнээс бол бас нөгөө талаараа чи айгүй их юм сурж аавна. За ямар ч ажлыг хийсэн сурж авах ч гэсэндээ ер нь бол өсөн дэвжих магадлал айгүй өндөр те. Би өмнө нь бас ингээд цагийн ажлыг хийдэг байхад зүгээр л тэр цагийн ажлуудыг хийгээл махраал яваад байдаг гэсэн ч гэсэндээ ингээд офис ажил хийсэн тааш айгүй их юм сурж байгаа. Хаанч утсан бас тим юм хийсэн гэсэн мэдгэлтэй болж байгаа нь айгүй давуу талтай. Бусдаарч давуу тал гэдэг юм бол Солонгост бол нэг их байхгүй. Яг үнийг хэлье. Би уусаа хотлоо ярьж чадахгүй. Солонгост бол яг ингээ хүнийг яг амар их ажиллаулдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Яг гоё хамт олонтой болно. Гоё солонгос хүмүүстэй харилцсан. Гэхдээ яг өөр ажил хийсэн ч гэсэн гоё хамт олонтой болдог шүү дээ. Жохон сул талуудаас гэх юм бол за сул тал гэх юм бол мэдээж чиний ажиллах эрхийн зөвшөөрөл чинь гарах уугүй юу? Тэ яг ажиллаж болох юм уу? Тэгээд дээрэс нь ажиллах эрхийн зөвшөөрөлт чинь топик хэрэгтэй. Топикгүй өгч болдог гэсэн мэдэхгүй байна. Би угаасаа топиктай байхаас эхлүүлээд ажиллах эрхийн зөвшөөрөл өгчээсэн болохоор одоо ингэдэг байхгүй ажиллах эрхийн зөвшөөрөл чинь топикийн 3-таа бол 7 хоногийн хэдэн цаг ажиллаж болно 4-6-таа бол гэдэг тийм юм байдгийн тийм хүснэгт. Тэгээд яг тэрийг би яг юм шууд бол санахгүй байна заяа. Тэгэхээр ер нь бол топик оноотой байх тусам чи ажилд ороход угаасаа зарим газрууд чинь шууд ингэ бичсэн байдаг байхгүй юу? Ажлынхаа одоо ахын нэр топик 5-аас дээш хүн амнаа. Топик 6-аас дээш хүн амнаа. Топик 3-таа бол авахгүй гэж бичсэн байдаг. Тэгэхээр ер нь ажиллах эрхийн зөвшөөрөл авсан ч бай, ажилд орох гэсэн ч бай, топик оноо бол угаасаа бид нарт амар хэрэгтэй учраас топик оноогоо авсан байхан дээрээ. Дээрс нь чиний тагийн одоо сурж байгаа штэ бид нар чинь яг үндэ сурж байгаа учраас хэд их ажиллах нь чиний сурлагын дүн жоохон бууруулах магадaltaй. За би ингээм амар том бүлтэр төсөрч чадахгүй. Би бол зарим үедээ хичээлдээ таслах үеэс байсан. Амар ядарсан болоод амар их ажиллаад хар хүн угаасаа ядарна. Тэ тэнгуут ингээд яг зарим мундаг хүмүүс байна.
хичээл хаажгаар амар их ажил хийгээд амар онц сураад идэг. Тэгээ яг бодит амьдрал дээр буугаад үзэх юм бол хүн заримдаа амар ядардаг үе байна, амар шантардаг үе байна. Тэр үед тэ яах юм бэ? Тэрийгэ бодолдож үзэх хэрэгтэй. Амар их суугаад, амар их компьютерийн ард суучгаар чиний хараач амар модно. Тэгээд амар их ядардаг. Тэгээ би бүр амар ядраад идэв юм а. Би бол одоо амар ядардаг заяо. Айгуу санаа. Би бүр айгуу ядраад одоо ер нь бол айгуу өнгөцөөс алдаад жоохон таргалж маргалцсан байгаа. Гэхдээ энэнийг өөрөө зохицуулж болох байхаа. Гэхдээ би бүр ингээ өмнө нь одоо цагийн ажил хийдэг байснаасаа илүү ядардаг. Тархи өвддөг. Энэ алслээрээ жоохон ачаалттай ажил хийснээс хамаардаг байх. Тэгээд иймэрхүү байна. Тэгээ мэдээж одоо хоцролт байж болохгүй чинь ер нь бол амар том алдаа гэсэн үг. Тэгээ тэрэн дээр жоохон хэцүү. Монголд бол нийгмийн тоцроход ядаж хэлж яриад миний бие хаа өвдчлээ ингэчлээ гэдэг штеп. Энд бол тэр ямар ч ажил хийсэн нийгмийн тоцрохол юм бол амар ядаргаатай байдаг. Тэр нь айгүй хэцүү байдаг. За тэгээд сул талууд нь бол нэг иймэрхүү байна. Тэгээ ямар ч ажил орсон бэ өөр байж болно. Тэгээд давуу тал сул тал өөр байж болно. Тэгээд яг миний танарт баян хэлхийг зөвлөж байгаа зүйл нь болохоор өөрөөгөө ерөөсөө битгий голоорой. Чиний тэ байх ёстой газар чамаас тэнэг хүн байгаа шүү. Нэрэн шүү. Тэгэхээр өөрийгөө битгий голоорой. Тэгээд хичээлээ бас сайн хийх хэрэгтэй юм байна гэдгийг айгүй их одоо ажил хийж эхэлсэн тагаас айгүй их ойлгож байгаа. Бид нар ер нь бол бас сурах гэж ирсэн. Гэтэ миний хувьд болохоор яг ийм ажиллах насандаа хүрсэн болохоор өөрийнхөө одоо давуу тал юу байна? Би яг ямар чиглэлээр ажиллаж чадхаар байна гэж бодоод байгаа. Мэдээж би өөрийнхөө амьдралын одоо эдийн засгийг өөрөө дааж явж байгаа хүний хувьд бол ажил хийх угаасаа шаардлагатай байгаа. Тэг ер нь бол офис ажил хийхийн сул талаас илүү давуу тал нь айгүй юм байна. За манайха ажилд ороход бол нэг иймэрхүү байна. Тэгээ job career-г л би та нарт сайн санал болгоод шүү дээ. Ер нь бол хил усгүй учир зүггүй шууд ингээл том ажлууд руу ажиллана гэсэн үг угаасаа байхгүй. Бүх юм багаас эхлэн тэгэл чартаж ятал нэг л өдөр угаасаа болно. Тэгээ миний YouTube-ээс болохоор юу хүлээж авах вэ гэхээр би та нарт ингээл амар их юм заахгүй. Чи инг чи тийм маш гэж би ерөөсөө хэлэхгүй. Амьдрал бол яг үндэ тийм байдаггүй. Би яг амьдралынхаа талаар үнэн бодтой юм ярина гэж өмнөх бичлэгэн дээр ярьсан. Би яг амьдралынхаа талаар яг та нар бас яг миний Солонгос ер нь туршлагаас яг өөрийнхөө байгаагаараа л ярина. Тэрнээс бол би хотлоо ярьж чадахгүй. Би хичээлийнхаа хажуугаар тэдэн ажил хийгээд чиний сая хуан хураагаа тэгж амьдарч байгаа гэж би бүс төсөрч чадахгүй. Тийм болохоор нэг иймэрхүү анзи тэгээд стресс их орсон иймэрхүү ажлууд хийгээд айгүй их нөгөө нэг тархиараа ажилтдаг учраас айгүй их стрессжсэн. Тэгээ янз янзын угаасаа хэцүү юм угаасаа бүхий л ажилд гарч ирэн таад угаасаа мэдж байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Нэрээ би та хэдий яг ийм найз шиг байх гэж энэ YouTube-ыг нээж байгаа. Тийм болохоор та хэд гоё найзтайгаа ярьж байгаа юм шиг те найзынхаа нэг солонгост амьдарч байгаа амьдралыг сонсоод голоор нь бас багсаг мэдээлэл авч байгаа юм шиг сонсоорой. Тэрнээс хэдүүлээ нэг амар тийм official байхгүй те тэгвэл гоё үстэй. Надад бас тэгвэл айгүй гоё байгаа. Би уг саяхан өөрийнхөө нэг ажилтаа өдрийн нэг бичлэгийг бичсэн юм а. Тэгээ тэрийг арай эдитлж амжааг байгаа. Тэр бүр айгүй хөөрхөн бичлэг болсон. Гэтэ та нарт нэг өдөр оруулж үзүүлэе гэж бодож байна. Асуулт ирсэн байсан манайха. Бүх мөнгөө ээж аваасаа авахгүйгээр амьдарч болох уу гэд. За тэр бол болно заяа. Тэр нь юу вэ гэхээр чиний тэтгэлэг байхгүй юу да. Одоо амар их хүүхдүүд ингэж бичдэг. Гэтэ ажил хийх гэсэн одоо би ямар ч мөнгөгүй очино. Оцсон тагаасаа эхлүүлээд ажил хийх гэсэн. Юу вэ? Манайхан тийм юм байхгүй шүү дээ. Та нар нэг газар аяг угаагаад үз. Нэг үзэр шал угаагаад үз. Ямар амар гэж бодож юм бурхан минь пүү цаарт. Аим шигтэй. Тэр чинь туул мэдчих өөрөө айгүй хэцүү заяа. Гэтэ яг туулдаг юм. Давна заяа чадна заяа. Гэхдээ юучгүй ирээд яах юм бэ? Амар их мөнгө гаргаад ирсэн байдаг. Тэгээд аав ээжээсээ туслалтаа авна штэ манайхаа. Эцэг эхтүүдийн ч гэсэн хүүхдүүд явуулах гэж байгаа бол мөнгө өгнө штэ манайхаа. Нэг тийм деважрал явуулчих байгаа юм шиг ингээ хүүхдээсээ юу ч гаргуулахгүй. Тэгээ өөртөө нэг хүүхдээ ингээ үгзээс ухаж байгаа юм шиг тийм юм байхгүй манайхаа хүүхнүүдээ. Тэгээ та нар ингээ ирээд аюу амар шантарна амар хэцүү байна. Дижээж юу шууд очиод мөнгө олох гэсэн. Тэгвэл тэгэл анханасаа яг ажиллаа хийх гэж байгаа юм шиг ажлын гэрээр ажил хийж байгаа бол мөнгө олгож байгаа бол хүүхдийг яг ингээ мөнгөний машин шиг нэг бол ботчдаг. Нөгөөд нь ямар ч мөнгөгүй болчдаг. Энэ айгүй буруу үзэгдэл манайхаа. Тийм болохоор шууд очиод ажил хийн ямар ч мөнгө байхгүй гэдэг чинь үгүй. Чи ихний нэг жилдээ
За бүр болъё 2 жилдээ аав ээжээсээ мөнгө авна гэж бодож ирэх хэвээр. Тэрийг бол би яг тэгж л хэлнэ. Нэрээ шүү. Юу ярьж байгаа юм шууд ирээд хэлчихгүй байжээж би одоо их чи эхлэний бэлтгэлээр очих жоо. Ажил хийх чинь нөгөөдрөөс ажил хаанаас болох вэ? Энд чинь айгүй хэцүү байхгүй юу манайхаа. Иймэрхүү асуудлууд над руу айгүй хэрдэг болохоор би та нарт хэлж гээ. Угаасаа юу ч авахгүй байна гэж байхгүй. Тэг чи өөрөө тэтгэлгээ амар сайн авдаг байх юм бол голоор нь ажил хийгээд яг өөрийнхөө хэрэглээнийхээ мөнгийг болгоод иж болно. Тэгэхээр биднэрт юу хэрэгтэй юм гэхээр топогоно хэрэгтэй, нанаасаа тэтгэлгээ аваад ирэх хэрэгтэй, ирээд бас энэчнээс тэтгэлгээ аавна гэх юм бол чи үнэхээр сайн хичээлдэг л байх хэрэгтэй. Биднэрт яг гадаадд амьдрий гэвэл сургалтын төлбөрийн тэтгэлэг л амар чухал. Би бас анх жоохон бахта 10 жил тахта нэг л их том юм бодоод нэг л их очиж лаг амьдрын гэж боддог гэсэн. Тэгээд одоо яг амьдрч эхлснийхаа дараагаар ямар их юм туулсан бэ? Тэгээд тэр болгон маань бас намайг ямар их өөрчлүүлсэн бэ гэж ингээ бодож байгаа хгүй. Тэг би яг ингээ боддیں۔ Яг тэгж бодоод сууж явах хоорондоо хичээлэл амар сайн хийдэг гэж тий. Тийм л их яв хүсэлтэйсэн бол амар сайн тэтгэлэг аваад ирдэг байж тий. 10 жилээсээ хүссэн хүлээлсэн мөрөөдөл юм байж ич яагаад 10 жилээсээ хөдөлмөрлөж солонгос хэлээ сураагүй юм бэ гэж өөрөөсөө асуудаг. Тэгэхээр мөнгөний тал дээр очиж мөнгө олъё гэж бодож байгаа бол ажлын гэрээгээ л ир. Мөнгө олохгүй сурыг гэж бодож байгаа бол сур. Сургахын хажуугаар өөрийнхөө хэрэглээнийхээ мөнгийг бол болгоод иж болно. Миний хариулт бол тийм байна. Тэрнээс сурах чи сурна тэгээ чиний эрсдчин хамаатай манайхаа чи ингээд Монголд байдаг шиг ингээд эрсдчин дүнчин гарна гэж байхгүй. Тийм болохоор өөрсдөө ч гэсэн бид нар хайрлах хэрэгтэй. Оюутан дөнгөж болж байгаа бол эхний хэдэн жилдээ бол сурах хэрэгтэй. Би бол хэлний бэлтгэлд ороод бол ерөөсөө ажил хийж байгаагүй. Тэгээ яг сүүл рүүгээ хэл ус зүгшрээд ирээл ажил хийжсэн. Тэр хүртлээр ээж аваасаа мөнгө авдаг гэсэн. Би одоо ч гэсэн хаяа ээж аваасаа мөнгө авдаг. Ягаад гэх юм бол амар их төлбөрүүд гараад байгаа. Тэгээ хэд их ажиллахаар хэд их хичээлээ хаях бас надад үеуд бас байсан. Гэтэ одооноос бол угаасаа тийм байхгүй. Заримдаа бол хүн амар шантраад бүх юмыг хайдаг үед байдаг. Яг тэр үе маань бол яг өмнөх семестрт маань таарсан байсан. Угаасаа хүн байг тартан байна гэж байхгүй шүү дээ. Тийм үстэй манайхаа. Тийм үстэй. Би байнгын онц сураад би байнгын амар лаг ажил хийнэ гэж байхгүй. Тэр чинь инстаграмын амьдрал тийм. Тийм болохоор нэг тиймэрхүү байна. За надаас тэгээд өөр асуух юмнуудаа бүгдийн доороо бичээд асуугаарай. Шүдний аппаратынхаа талаар ярьж өгөөрэй гэсэн. Би та хэд тэрийг ярьж өгнө. За тэгээд өөр надаас асуухыг хүсэж байгаа бүх юмнуудаа асуугаарай. Тэгээд дуунаа байлаа. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Би гоё та хэдтэй гоё өөрийнхөө гоё яриад илэн талангуу гоё байгаадаа баяртай байгаа. Миний subscribe дарахаа битгий мартаарай. Үтсэн хэрнээ subscribe дарахгүй байгаа мөлий. Тэгээд баярлалаа. Дуунаа байлаа. Дараагийн бичлэгээр бүгдээрээ уулзъя.